За юу яцхан өвжин моб бройн. Стим байна. Ингээ өвжин моб ярилцахад бэлэн болсон байна. За өвжин моб бол анх 2018 онд 10 сарын 19-нд анхны яг дуугаа цацсан байдээ. Өвжин моб гэдэг нэртэй дуугаа. Тэгээд стим бол яг дараа нь орж ирээд тэгээ хамт өвжин моб 2 гэсэн дуун дээрээ ингээд хамт хийгээд ингээд цаашдаа явсан. Стим бэлэн болов MC. Зайлуулж өгөн завхаа MC-г. Та нарын өмнөөс одоо гимшил. Рэп чадах юм шиг. Анх нөгөө Жилок Локи бой гэдэг бэдэш цаачаа бид хоёр анх эхэлсэн. Тэгээ нэг дуу чи стим 2 дахь дуунаас орж ирээд тэгээ гурлаа ингээ юм уран бүтээл хийж байгаа. Хамт 3-4 уран бүтээл хийгээд лок өвжин моб бас гараад тэгээ бид хоёр үргэлжлүүлээд явсан. Стим болонгуудаа Сансарт Unbox гэдэг студ дээр байдгүйсэн нөгөө Scholar Boys Partizan Enter гэдэг зөндөө гарууд тэнд байсан да. Тэгвэл бид хоёр яг анх яагаад хамтлаг болсон бэ гэвэл хоёр талд яг тэр нөгөө хүмүүс яриад байгаа юмыг яг хийж исэн. Тэгээд биенийх нь таалагдсан болохоор л хамтлаг болсон л доо. Заруу 16 оноос хойш ерөнхийдөө хөгжим амир идэвхтэй сонссон. Манай үйл ах мөрөнд Home Studio энэ бүр нав жоохон бичээд 2003-4 онд студиуд байсан. Тэгэл баг үеж явахт яг нөгөө хажууд ойрхон байсан. Тэгэл өөрөө мэдлгүй ингээл сонсоод хараад ах нар ингээ хамт явж байгааг харсан болохоор даалд ухамсарт нэг юм суудсан юм шиг байгаа. Тэгэл ирээдүйд ингээл цаашдаа юм хийгээ явж явахт нь өөрөө нэг зорж хийхгүй ч гэсэн зүгээр таалагддаг болцсон. Тэгэл хийгээл явж ирсэн. Тэгээд хөгжим сонсох дуртай ямарваа нэгэн хөгжим сонсож яг юмны утгыг нь олох гэж юм уу те юмны логиктралыг ойлгох гэж хүний ингэж философиг ойлгох дуртай. Тэгээд тийм болохоор л ингээл хипхоп хийгээл явж өндөө. Монгол хүний саруулуухан санаа бодол мэдрэмж зүнсэн хүүхд тэнгэр дор 20 хэдэн жилиг омглон тал нутагт хулан шиг ирэх дураараа давхилж өслөө хаман. За би чинь болохоор хүмүүс ч бас нөө мэтгэлэх нэр рэп тийм бэ үзчихсэн юмс мэтгэлэх 13 онд орж илаа рэп тийм тэр ч одоо баг 9 60 дугаар ангийн хөтлөлөө. Тэгэл тэрнээс өмнө бол маш удаан сонсцсон байсан 5 дугаар ангиас хойш. Тэгэл ингээл бацаан байхтай хамтлаг мамтлагтай бол crew болол те тухайн үед ч гангстер сервис клик бум гэлээ ийд гарч ирсэн үе. Тэнгүүд ахнаар ямар юм бэ те ингээл тэгэл хэсэг нөхдүүдтэй найзууд болол одоо манай партизаны гэсэн үг шүү дээ. Бид шууд студ байгуулад явж исэн. Тэр нь бол 16 онд Unbox болж хувраад Unbox-оос бол маш олон хүмүүс бол урган гарсан байгаа. Тэр хүмүүс ч өөрсдөө мэдж байгаа. Тэнд бараг ирээгүй хүн байхгүй дээ. Тэ ерөндөө бүгд л байсан дээ одоо манай талигч Silencer John одоо гүрүүл ах маань те Нямба ах маань байна. Тэгээ ингээд дурдвал маш их хүмүүс байгаа. Тэгэл тэндээс хойш ер нь тэл өнөөдрийн байгаа амьдралыг тухайн үед л харцсан байсан л та. Чи хам бол хоёрыг тарав. Өглөө тэрэг би нарыг харав. Үнэшний зүгэнд минь намайг тэр тарав. Үнэн чамаас битээ урагч шарав. Хүмүүстэй тэгэл ажиллаарч хамтарч जैन тэгэл амьдрал дээр шахтуу бас байна. Одоо манай продюсер 976 энэ те саунд инженер маань энэ байна. Тэгээ бүгдээрээ амьдрал дээр ахтуу бас зөвхөн ажиллаа гэдэг юм уу бид нар тэгэл за яаж чинь юу гэж яах вэ хүүгээл те яг хүмүүс уусаа тиймэрхүү харьцаатай байдаг шүү дээ. Хипхопын ч яг ер нь ихэнхдээ ахтуу солоо явцдаг. Энэ хүрээлэлгээд ярьж л та тийм энэ хүрээлэл донд ороод ирсэн анханасаа ингээд студ гээд явцсан. Тэнгүүд тэр цаг үеүдд ингээд ямар нэгэн одоо директор мөнгөтлөг байна тийм үү? Одоогийн хүмүүсийн мэдхээр директор мөнгөтлөг битээр чинь хамгийн анх хамтлаг мамтлаг байлаа. Ерөнхийдөө багын найзууд тахгүй. Тэгээд ингээд тусдаа ингээд явж тэнгүүд ингээд айл нэг чадгаараа бие биендээ туслаа те. Анханасаа тэр зүйлийг хөөцсөн болохоор одоо ингээд өөр хүн жишээлбэл шууд ингээд гараал юмаа хийхэд танихгүй бол мэдээж мөнгө өгөөл хийлгэн штэ. Тэгэхэд бол битэрийн хувьд бол юу гэдэг чинь те. Бас нэг таньдаг ах トゥ найз нөхөд. Ер нь бидний өвжин мобын хувьд л яриад байгаа ш. Тэнгүүд өвжин мобын хувьд болонготой хамгийн анхны дууг болонготой Нига Entertainment-ийн Мишка гэдэг одоо өөрөө Нигагийн рэпер байдаг ш. Цаач манай ах аахгүй. Тэгээ цаатан гарч энэ хэлэгцэн. Тэгээд бид нэр ерөнхийдөө нөгөө ах トゥ угийн харьцаа ч гэсэн ажил төрөлхтгөө ах トゥ угийн харьцаа хамт байдаг гэдэг чиг энэ дээр гарч ирээд байгаа байхгүй. Тохоос өвжин моб 2 гэдэг дуунаас эхлээд мөнгөлөхтэй шууд хамтраад ажилласан байхгүй. Хоёрыг ингэж хамт хэлсэн хөтэ 3-аас хамт за ингээд мань та ингээд ерөнхийдөө
хамтарч ажиллаад ерөнхийдөө хүмүүхэн амтнаа уулздаг танаа менежер чигээ бүх юм чи ингээ явъя. Хамтарч та гурав харин гурлаа хамт байсан тохиолдолд хамтарч ажиллаж шүүгээд эхлээд тэгээ цаа чин клип хийсэн. Ерөнхийдөө тэр андерграунд нэг өгүүлж байгаа нэг хэм маяг гээл хүмүүс янз янзаар л ярина л да. Тэгээд мэдэхгүй хүмүүс тэгэл айстопи их нартай адилхан гэж ярина. Тэгэл ууртаа гэж ярина. Янз 9 нөгөө хөгжмийн боловсролтоос хамаарат янз янзаар нэр өгчтгэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө юм андерграунд гэдэг чинь 100% нийтээрээ сонсч болох паблик уран бүтээл гарахгүй арай нэг 50-60% ч юм уу зорилттой бүлгэн нэг тиймэрхүү хүм сонсдог хөгжим хийгээд байгаа. Тэрэндээ дуртай бит хоёр яг тэгж өөрсдөө илэрхийлж тэгж хийх дуртай байсан. Тэгээд тэрүүгээрээ нэлээд юм хийсэн. Одоо Удамшны симфони гэдэг цомог дээр бол ерөнхийдөө тиймэрхүү талын барьсан юмнууд хийлээ. Chapter 1 гэдэг юм гаргасан. Одоо Steam-ийн соло цомог байгаа. Миний өмнө гаргасан соло цомог тиймэрхүү юмнууд байсан. Одоо бас арга барилаа жоохон өөрчилж арай гоёч гэжтэй нэг арай өөрөөр ажиллаж үзэх гээд байга нэг хэвэнд цутгах юм шиг байгаад байж болохгүй. Тэгээ нэлийн юм характертай амбица ерөөсө дат хэлбэрээр нуудгүй шууд ил гаргадаг. Тэгээ boom bap, boom trap хэлбэрийн харагддаг Memphis type beat юм уу те тиймэрхүү юмнуудаар ер нь үгэлдэг. Хүмүүсийн ойлгодгоор л нөгөө old school гэдэг юм л да. Ерөнхийдөө Steam-ийн хувьд бол үг байна. Steam шиг үгчж байгаа манай үед рэпрүүд нэг их байхгүй байх гэж бодож байна. Тэгээд бид хоёрын өөрсдийн гэсэн нэг үг бичих арга технологи өөрсдийн гэсэн нэг тийм юм байдیں۔ Тэгээд Steam-ийн хувьд бол дандаа double rhyme бичдэг ч юм те. Миний хувьд бол flow ерөнхийдөө цаашаа бас амар характер гаргадаг. Kick юм уу, snare, hi-hat 808 ч юм уу ерөнхийдөө нэг байнга л дуу болгон дээр гаргадгүй. Дуу болгон дээр өөр дууралтан дээр нь үгээ дууралтан дээр нааж бичдэг. Ерөнхийдөө нэг аяг ингээд цогцоор навж үзэх биш тэрийг задлж бутлаад дотор байгаа юмнууд дээр нь авч өгүүлдэг. Бид хоёрт нэг тийм сонсдог байгаа бол турш үзэж байна. Илүү олон төрлөөр хийхийг л хүсэж байна. Хөдөлгөөн, замын хөдөлгөөн, систем хоорондын мөргөлдөө. Хөдөлгөөн, дахин хөдөлгөөн. Steam-ийн хувьд бол тэр сүнслэг чанар нэг дотор нь оршдог. Тэгээд миний хувьд ч гэсэн бас нэг тиймэрхүү бит хоёр чинь ерөнхийдөө тэгэл олон жил хипхоп сонссон. Яг энийг би хийнэ гээд ингээд бүр ингээд жоохон байхад хүн ингээд мөрөөддөг штэ. За би юм ч болно, би багш болно ч гэдэг юм уу. Тэрэн шиг зүгээр яг рэпер болно гээд мөрөөдсөн ингээд. Тэгээ манай хүн жишээлбэл ингээд нүр ам дээр шивээс илэх зайлуулах бүх зүйлээрээ энэ зүйл рүүгээ ойртох гээд эн чинь бас яг хүний гаргаж чадах маш том зориг байхгүй юу? Бид хоёрын энэ характер хаанаас гарч ийн вэ гэвэл Steam-ийнх бол жишээ нь яг дотроосоо тэр үгний хурц байдал тэгээ тустаас хэлдэг тиймэрхүү байдлын тэр уур хуцаар бухимдал гэж хүмүүс яриад байна шүү дээ. Энэ бол ерөнхийдөө та нарыг хүмүүсийг хайрлаж байгаа л өөр нэг хэлбэр. Хүмүүсийн өмнө хайртай шүү гэж хэлдэг бол да болоро ч юм уу гэж хэлчихэж байгаа хайрыг хүмүүсийн хэлдгээс арай өөрөөр хэлж байгаа нэг хэлбэр юм болов гэж бодож байна. Бухимдах зүйл байгаа мэдээж бухимдах зүйл дээр бухимддаг. Тэрнээсээ илүү ерөнхийдөө голцууд хэлэх гэсэн үгнийхаа давс хужрыг нь тааруулаад арай цох өстой газраа жинтэй цогтөг шалчхнаад байхыг бас бид хоёр хүсээгүй ч юм билүү те яаж мэдвүтэй. Өсө дандаа л мастер зориулж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэрийг чинь бид нар шидэхгүй сонсогч шийдчихдэг байхгүй юу? Тийм дандаа.
Хэлтэй. Сонсогч нар шийдэн Тэ гэж. сонсогч нар бас шийдэж шүү дээ. Хүн болгоны Тэнгүүд одоо угаасаа яг цаг хугацаа яг ингээд яг нөө дэлхийд ингээд революшн явагдаж байгаа шүү дээ. Угаасаа ямар нэгэн байдлаар хөгжимч бай ингээд бүх зүйл дээр ингээд эргэлт ингээд өөрчлөлт явагдаж байгаа. Тэнгүүд одоо ингээд монголчуудын сонсогч нар хипхоп сонсогч нарын хувьд ярил л да. Монголд тэд нар бас хүртэл одоо хин яагаад байгааг амар мэддэг болчиход байгаа байхгүй. Хин чанартай юм гэдэг нь те хин яг энэ юмдаа сэтгэл шингээ гэдгийг мэддэг болцсон. Хин нь ямар үг хэлээд байна. Хин нь илүү чадвартай байна гэдгийг мэддэг болцсон байхгүй. Бит хоёрын хөгжим бол угаасаа 100% мас зориулсан дуу биш аахгүй. Угаасаа шууд дуун дээр гэж хэлж байгаа хүнийг ямар гигантэн сонсох боломжтой байх те гэдэг шиг тэгэл багш нар бол ийм дууг сонсохыг хүсэхгүй. Гэхдээ бит хоёр шууд зөвөр л муу мухагаар тэрийг хэлээгүй. Зөвөр нэг юмныхаа үгнийхаа үзүүрийг нь илүү хурц болох гээд хэлсэн байхад жишээ нь тэрийг тэгж хүлээж авах хүмүүс чинь массын 50-60% байгаа байхгүй. Тэр тийм байгаа. Гэхдээ бит хоёрт бас 100% мас зориулсан дуунууд хүртэл байгаа. Тэд нэр гараа явж байгаа. Одоо заримч гарч байгаа. Тэр нөө сонсогч нарын хуваагдлын хувьд нэг тиймэрхүү байд юм шиг санагдаад идэг байхгүй юу? Look for the light, cash, cause home is fight. Never gonna stop, hustle day to the night. Education from the street is black and white. Every fucking damn thing's gonna be alright. Гэрээс гарч, навшаа асуудалтай таарч, гин хөдлөв гэдэг гэхдээ дараа байх ёстой бухарч. Хэл чадна би кэшний араас гүнэтлээ. Хил амаа зангидахгүй хийх зүйлийг хийн. Рэпер болгон ч юм уу те хипхоп артист болгон л өөр л баг л та. Яг юу гэж тэр хүнд яг юу гэж бодогдож байгаа юм яаж туссан юм. Миний хувьд гэх юм бол зүгээр яг амар хязгааргүй эрхчлөө. Зүгээр л ингээл дуртайгаараа л үгээ хэлэн те. Би ихнээс жаахгүй. Ямар ч ах хурж ирээд наа чи тийм үг бичгээд би тийхгүй би зөвхөн надаас эндээс гарч байгаа үг л бичиж. Эрхчлөө гэж ойлгож аваад эрхчлөөг эдэлж байгаа асуудал те давхар хариуцлага те. Тэгэл хипхопыг зүгээр нэг гоё эмхтэн өнгө гэж бодъё л доо. Тэгээ би өөрөө ганц би залуу гэж бодъё. Тэгэхэд тэрнтэй өдөр болгоно л би гоё баймаар байхыг л бодно сте те. Тэгэл заримдаа тайлж байгаа юм шигээр төсөөлж тийм гоё төсөөлж авдаг. Хайн сайн чи ерөөхдөө нөгөө нэг шууд ингээд ярианы хэлэхгүй юу шууд. Одоо ингээд барууны одоо ингээд хүн түнд шоронтой байгаа штэ. Хүн түнд асуудалтай нэгрүүд ингээд цаана байж байгаа байхгүй шилний цаана үүдэг. Тэнгүүд цаадуул нь шууд гангсэнээр ярьдаг. Чи юу те Монгол уу хаанаас ирсэн гингүүд өөдөөс нь Монголоос ирсэн гингүүдийг респект өгч мөгдөг ч юм уу. Тиймэрхүү яг ярианы хэл байгаа байхгүй анхааруулдаг те Crips Blues гээд хоорондоо ингэж алдцдаг байсан ганг бүлгэллүүд байдаг шүү дээ. Тэд чи хоорондоо ингэж холоос алдцдаг те зүгээр байгаараа мó яв мэн гээл ингээл тиймэрхүү л байдаг. MS13 гээд одоо нэг том ганг байдаг шүү дээ. Latina Kings гээд тэд нар чи яг жинхнээсээ төрсөн цагаас ахуулаад бүлгийн амьдралаар амьдэрдэг. Тэгээ бүлгийн нэг юм хэл ус гэх юм уу тийм дээ. Бидний хувьд олонготой энэ чинь болохоор яг сонсож байгаа хүмүүстэй зориулж сонсогч нараа яг нөгөө бид нарыг сонсдог гэсэн хүмүүс нь бас нэг өөрсдийнхөө таних тэмдэг болгож манай энэ хайн цайн ганг сайн ингэж гаргаж өгдөг ч юм уу те. Мэддэг зүйлэл бас дуулж байгаа юм л да. Гудамж гэдэг байгаа зүгээр гэр ороодлыг ярьдаг. Гудамж гэдэг бол ерөөсөө л тэр чигээрээ зүгээр л энэ байгаа оршин байгаа бүх юмыг гудамж гэд нэрлэлсэн. Тэгэл гудамжны амьдрал гэдэг чинь тэр хүмүүсийн яриад байгаа шиг тийм золбон мөлбөн амьдрал биш аахгүй зүгээр хүмүүс гудамжны амьдрал гингүүт одоо яг жоохон бид нар нэг энэ өнцгөөс нь ингээ хараа хэлэнгүүт энэ хажуутлын өнцгөөс нь олж харангуудаа гудамжинд ингээ тэнэл яваад ижидэг нэг эсвэл тэгэл нэг арх угаал тамиг татал явж идэг гэдэг юм уу. Магадгүй яг нөгөө клик бум гангста сервисийн ахнар махнар чинь годомж модомж гэдэг болгоо тэд нар чи яг жинхнээсээ гэр хорооллих гэдгээрээ бахархаад хүмүүс зүгээр тийм нэг мессеж үлдээсэн байхгүй. Яг тэр 2006-7 онд бид нэр гудамжинд арх уун баг атман бий байна мэн гэдээ дуулсан болохоор чинь тийм үлдээж байгаа. Бидний хувьд бол гудамж гэдэг бол зүгээр байгаа бүх юмыг хэлчихэж байгаа. Тэгээд тийм өсвөртэй амьдрал байхгүй яхаа тэгэл ялгаа байхгүй. Зөв байгаагаа л гудамж гэдэг нэр өгөөл яаж ч ойлгож болно дөө тий. Хийж байгаа. Мөнгө олох
хүн болгонд нөө мөнгө олд угаасаа хүн мөнгөтэй бэжиж идэн штэ. Тэр шиг зүгээр хүн яг мөнгөтэй бэжиж идэх юм чинь мөнгө олох шаардлагатай. Тэр нэг байгалийн шалгарлахгүй. Тэнгүүд яг юу ч хамаагүй ямар ч хүн тэгэл за эсвэл тэгэл өгдөг үстэй тэр хүн өгөхгүй тул тэгэл идэн штэ. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэгэл мөнгө олно эсвэл тэр нь ажил байна уу юу байна уу те 9 бүсийн юм байна хамаагүй тэгэл тэр хүний л өөрийнх нь. Ерөнхийдөө хаасл гингүүт яг тэр өвгний утгыг асууж гэх юм уу ерөнхийдөө хүмүүсийг одоо ерөнхийдөө ихэнх их сургууль төгсөөд 8 цаг ажил хийгээл цагаар ажил хийж байгаа шүү дээ. За би тийм мэрэгчлээ тийм ажил хийж байгаа гэж байгаа бол за жишээ нь хипхопчдын ажлынх нь нэр нь хаасл юу ч үж одоо шүү дээ. Жишээ нь би өнөөдөр хипхоп ч гэсэн гадаа гараад би оймс хийж зардаг хүн байдаг ч оймс хүртэл миний хаасл байхгүй. Тэ мөнгө олж байгаа юмыг л хаасл гэж нэр. Дороо битэн дээр үгээ зоноо дундураа дүргэн нана зоноо истэми хэлсөг нь хада боно хасаг шүршин мах би лого харах боцяс гараа цуг гарнаас харахгүй барайчуд ясаг хийсгэр код асуудал дэно бит болохгүй истэвэрчний шуудана мара багмөг төвгөр гэдэг дана мара бэрэг дотор хор цаана мара давтард бүгдүүдээ А юу хийж хоолоо олж идэж байна. Хипхопоор мөнгө олж чадахгүй үстэй ч юм уу тийм юм асуулт уу. Тэнгүүд одоо жишээ нь хипхопчд яг үндэ энгийн ажил хийдэг хүмүүсээс ихийг олж тэднээс илүү гангалах цаг болжээ нэгэнтээ яг үнэхээр яг хийж байгаа боломж нь тэр үн корона байхгүйсэн бол 7 хоногт 3 дуулахад өвжимө 15 минутанд 3 сая зурулдаг 7 хоногт 3 хаасалтай ажиллаж чадхад бит хоёр 7 хоногт 9 сая төгрөг олно. Тэгэхээр бүх асуултын хариулт нь ойлгомжтой болох бах. Тэгээ бит хоёр одоо энэ цугаад нэвтрүүлэгт орж явахад жишээ татаж ярихад манай менежер тэнд бүх ажлыг зохицуулаад ингэ хийж байгаа. А ерөнхийдөө шууд гудамжинд яг дөнгөж студиуд ингээл артистлоо дөнгөж өөрөө клипнийхаа мөнгийг олоод дууныхаа мөнгийг олоод хаана ингээл нэг газар дуунд орох вэ гэдэг юм аа. Ингээ хөөгөө явж байгаа хүүхдийн хувьд бол бас баргаар асуудал байхгүй. Ажлаа сургуультаа яваад ээж авах байснаар сайн хүүхдтэйгээ ажилд орох уу, мөрөөдлөө хөөх үү гэдэг сонголт чи амар хэцүү шүү дээ. Энэ чинь цаг хугацааны шалгуур одоо бит хоёр бас зориулах цаг хугацаагаа зориулсан одоо буцаж хүрт ястайгаа хүртэн гэдэг шиг л хэлж байгаа болохоор бит хоёрт проблем алга. Хөдөлгөөн замын хөдөлгөөн систем хоорондын мөрдөлтөө хөдөлгөөн ахин дахин хөдөлгөөн Одоо ингээл жишээлбэл 14 онд хамгийн анх 100 байлын тэнд ингээд нийтийн байр түрээслэнгүүтээ хідэн бацаанууд ингээд студ ингээд нэгээд баг ингээд шууд дуулаад од болоод явна гэж бодсоо байхгүй. Тэгээ ингээд тэнцэнэ зүгээр дуу яаж бичдгийг ч мэдэхгүй байжж нэг хідэн компьютер спикер аваач тавьцсан. Хурган мөнгө зүрийг нийлүүлээд тэгээ зүгээр ингэж байжгаад 2 жил зүгээр юу ч хийгээгүй зэ. Тэндээ дуу яаж бичдгийг ч мэдэхгүй. Зүгээр ингээд тэндээ баг дуу сонсч ингэж тэр нь бас яг боловсрал байсан байхгүй зүгээр. Ингээл зүгээр тэр газар түрээсийн өгөнгүүтээ тэндээ ингээ бөөндөө байж ингэж гоё байдаг те ингээд мөрөөдөл. Яалтчгүй студийн түрээс байхгүй болсон те зүгээр нэг бодолт л байгаа шүү дээ яг үндэ. Тэгэл тэнчэнээсээ бас гарчмааргүй те. Тэнгүүд тэр нэг сарын 300 сая төгрөг тэндээ өгдөг. Тэнгүүд нэг би өөрөө мөнгө өгдөггүй те. Тэгээд нэг бас нэг ингээд нэг 90 орондоо юм төрөгчөө нэг дүргчмэр өгдөг. Тэгэл нэг барилга бол хийжсэн үед бол байгаа. Тэнгүүд яг л тэгэл хичээж ирсний үр дүнд бол ингээл сүүлийн ганц 2 жил ч юм уу те бас нэг энэ тэнд ингээд үнэлэгддэг болж байгаа байхгүй. Тийм одоо Монголд бол зүгээр хипхопороо амьдрах боломжтой те. Тийм боломжтой болцсон. Боломжтой айлын хүүхдүүд байгаа бол гой студийн артистлууд хүн амтнаар үггээ бичүүлээд гайда зохиолгоод дуу игээд хит болоод гарч ирэх боломжтой хугацаа болцсон. А бидний ихэлсэн түүхэл жоохон тийм хэцүү. Чи яг үндэ аав ээж чи төрийн ажил хийдэг чамд яг ингээд шууд студид нэг дуунд ороход 300-аас 500 мянган төгрөг нэг дуун дээр чинь л гэж хайхад мөнгө хаях 2-оос 3 сая төгрөг байхгүй бол ахын дөө эсвэл минь найзаа ч юм уу те чи маш тууштай байж иж хүмүүсийн хөдөлмөрлөгөөс 2-оос 3 дахин илүү цаг хугацааг зарцуулж илүү өөр дээрээ ажиллаж илүү их ном уншиж илүү их боловсрож илүү их кино үзэж илүү их тархиа цэнгэлж иж энд ирнэ. Тэрнээс яг хүн болгон ийм зовлонтой биш аахгүй. Нэг юм зовлон яриад байгаа юм шиг санагч. Нэг тийм зовлон. Зүгээр яг манайд л яг тийм байсан. Бид нар өөрсдийнхөө төлөө амьдрсан болохоор өөрсдийнхөө хүсэл яг миний махан би ийм юм хүсэж байгаа юм болов би ийм юмд заягдсан хүн юм болов гэж л энэ замыг сонгож бүх юмаа зориулж ингэж явж байгаа маань л эргээд харахад амттай ирнэ бас хоолгүй үе байна, дуугаар бичүүлэх үе байна, клипээ хүсэж байгаа клипээ хийж чадахгүй үе байна, хүнтэй ажил яриа тогтохгүй юу байна, гэр орондоо
муу нэртэй болцсон явж ирсэн ч үе бас байна. Юу хийгээд байгааг нь мэддэхгүй алга болчихын найз нөхдөг ажиглаараа ингэж яахгүй гэх. Ээж аавын тэр одоо үг мөхтэй тодорхойлолтой таарна те. Тэмх юм байдаг шүү бас те. Зүгээр шууд хоёр нэг жилийн дотор өвжим ов гэж юм байгуулад 2 3 дуу ингэвтэй бааранд 7 хоногт 3 удаа 3 сая дуулах хэмжээнд очиагүй шүү гэдгийг те бас ойлгох хэрэгтэй. Юм үзэж мэдэх хэрэгтэй. Одоо YouTube байна, Google байна. Бохор мөнгө тун энэгээр тэнэгэрч гисэн хүн юу ярих гэсэн ата зүгээр дами садамата фака нийтийн дугаараа олсон мөнгө хахал цаццаа мап чиний мэдгүй зүд мап хатарсан зүд мап үпбахан сургаад мап таны харгийч Би бол өөрийгөө яг нийгэм бас ингээд шууд оролцож байгаа гэж боддог байхгүй юу. Одоо юу гэдэг чинь би ингээд YouTube гэдэг юм чинь маш олон үзэж байгаа те. Одоо жоох хүмүүс хүртэл YouTube бохдог болсон. Тэнгүүд тэр хүмүүст би ингэж өөрийнхөө үгээ хэлж би өөрийнхөө үзэл бодлоор ямар нэгэн байдлаар боловсрал олгож байгаа гэж бодож байгаа. Тэнгүүд энэ яг миний хувьд шууд нийгмийн оролцоонд орж ийн гэсэн үг. Хүмүүс болохоор ингээд нийгмийн оролцоог ингээд ингээд тий угаасаа Монголд бол улс төр бол ямар байгааг бүгд мэдчихлээ байгаа шүү тий. Үнэхээр харилцсан бүр хошин шавшгил юм болж байгаа шүү тий. Тэгмээ бүх юмыг улс төртэй холбож боддог тий. Тэнгүүд одоо тийм байхаа болцсон шүү гэж хэлмээр байна. Залуучууд шал ондоо болцсон шүү гэж хэлмээр байна. Одоо залуучуудын үзэл бодлыг та нар мөнгөөр худалдаж авч чадахгүй. Үнэхээр худалдаж байгаа хүмүүс бол үнэхээр тэгээд би бол арчаагүй байна гэж хэлмээр байна. Мопот underground тэр хүнд хүсээгүй Мопот хийний чүнхи бүксийг хүсээгүй Мопот гайд овтол хийж бидний хүсэхгүй